За сайн байна уу? Өнөөдөр 9-р сарын 11 манай хичээлийн нэг өдөр эхлэх гэж байна. Хүүхдүүд маань ирсэн байна. Одоо 7 цаг 40 минут болж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд сайхан амартай. За хүүхдүүдээ сайн байна уу? Сайн байна уу? Багшнаа сайн байцгаана уу? Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Оо за ямар мундаг хүүхдүүдээ хичээлдээ хоцрохгүй ирээд сайн хүүхдүүд юм аа. За тэгэхээр бүгдээрээ одоо ангиа мэддэг болсон, багшийнхаа нэрийг мэддэг болсон. Бүгдээрээ одоо ингээд багштайгаа ингээд жагсаад орно шүү. За. За нэгэн анги ороорой. За манай сургууль нь 1950 онд байгуулагдсан. За энэ ажилчны оройны одоо анхны сургууль байгаа. Энэ жил ажилчны оройны түүхт 60 жилийн тохиож байгаа. За манай сургуулийн болохоор 50 онд байгуулагдсан. 75 жилийн ойн тохиож байгаа. Энэ хичээлийн жил бид нэр 75 дахь хичээлийн жилийн нээлттэй амжилттай сайн хийгээд ингээд хичээлийн жил маань эхлээд байна. За би 1986 онд Улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын ангийг төгсөөд за тэгээд хөдөө ажиллаж байгаад хөдөө Бацмөр сумын дунд сургууль, Төв аймгийн Баян хангаа сумын дунд сургууль, тэгээд Улаанбаатар хотын Хосе Мартин нэрмжит 52 дугаар сургууль одоо Монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байгаад энэ сургуультай 2009 онд захирлаар одоо ажиллаад өдөө хотод ажиллаж байна. За би Монгол хэл уран зохиолын багшийн хувьд болохоор ер нь одоо багш хүний хувьд багш хэмээх эрхэм ийм сайхан мэрэгжил эзэмшсэндээ би бол бахархдаг. Ягаад гэвэл одоо олон эрдэмтдийн үг байдаг шүү дээ. Нарт ертөнцид игнэшгүй, нандин сайхан алба, гагцгүй багш хүн заяажээ гэж хэлсэн байдаг нь бас маш одоо онож хэлсэн ийм учир утгатай үг гэж боддгоо. Тэгээд ер нь бол багш хүний хамгийн бахархах зүйл нь болохоор шавнараараа бахархдаг. Би одоо маш олон шавнарыг одоо төгсгсөн. За тэгээд миний мэрэгжил болохоор одоо хүүхдүүдэд одоо их хэлнийхээ мэдлэгийг, за монгол хэлийг, мөн одоо үндэсний бичгийг, уран зохиолын хичээлийг зааж байсандаа маш их одоо баяртай, бахархалтай байдаг. Ягаад гэвэл монгол хүүхэд бол өөрийнхөө үндэсний одоо монгол хэлийг маш сайн одоо энэ тэргуунд суралцах нь зүйтэй гэж боддог. Ингээд миний одоо ингээд би одоо маш олон сурагчдад монгол их хэлний мэдлэгийг одоо түгээн дэлгэрүүлж заасан. Тэгээ миний одоо энэ сурагчид маань, шавнар маань эх орныхоо өнцөг боломборт маш сайн ажиллаж, амьдарч байгаа. Ингээд шавнартаа одоо маш их хайртай шүү гэж бас хэлье. Одоо хүүхэд нэг бүрийнхээ авьяасыг одоо нээн илрүүлж, хүүхэд нэг бүрийгээ одоо бүтээлч, сэтгэлгээтэй эрүүл одоо чирэг бие бялдартай одоо тийм хүүхэд болгон төлөвшүүлэхийн төлөө одоо хичээж ажиллаж одоо олон сайхан амжилтанд хүрсээр байгаа. Хойшиж одоо бид нар энэ амжилтаа баттгах илүү сайн одоо ажилланаа. За манай нэг том амжилт болохоор Ногоон гэрэл цагаан шугам гэдэг энэ одоо улсын уралдаанд олон жил дараалан оролцсон. За энд Ногоон гэрэл цагаан шугам тэмцээнд ингээд шагнад авсан ингээд жилийнхаа энэ 18 он 22 он гэд харагдаж байна. За тэгээд уран хэлхий гэдэг ийм хүүхдийг одоо бие бэлтрийг хөгжүүлсэн бүжгийн тэмцээн явдаг. За энээс бас 3 дугаар байр эзэлсэн шагнад харагдаж байна. За энэ Улаанбаатар лигийн шагнад харагдаж байна. Одоо шидэг зохион байгуулалтаа сургуулаар шалгарсан. За энэ нь юу вэ гэхээр жил бүр уламжлал болгон зохион явуулдаг ийм одоо номын утга зохиолын миний ном гэсэн ийм утга зохиолын ийм уралдаанд бас тэргүүлсэн байна. За ингээд би Монгол хүүхэд гэдэг энэ ёс заншлын тэмцээнд энэ 1-р байр эзэлсэн олон төрлөөрөө 1-р байр эзэлсэн. За энд ингээд харагдаж байна. За энэ дүүргийн хүүхдийн спортын 4-р наадмуудад маш олноороо шагнал авсан харагдаж байна. За эхнүүдэд 2024 онд энэ бас дүүргээсээ болон нийслэлээс авсан шагналууд ийм том шагналууд байна. За ингээд 2018 онд нийслэлийн тэргүүний сургууль болсон байгаа. За нийслэлийн тэргүүний сургууль болоход бол маш олон зүйлээр шалгагддаг.
За багш нарын маань одоо ур чадвар одоо мэдлэг боловсролыг шалгана. Хүүхдүүдийн маань бүх хүүхдүүдээс маань шалгалт авна. За ингээд одоо шалгаруулдаг энэ уралдаанд одоо манай хамт олон тэргүүлээд нийслэлийн тэргүүний сургууль болсон байгаа. Бараг 5 жил дараалаад хүүхдийн эрх хөгжил хамгаалал ийм уралдааныг нийслэлийн засаг дарга, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хамтран зохион байгуулдаг. Энэ одоо уралдаанд манай хамт олон сүүлийн жил дараалаад маш олон жил ингэж одоо 2-3 дугаар байр эзэлсэн. Энэ болохоор яг хүүхдийн эрх хөгжил хамгааллын талаар энэ сургууль юу хийсэн бэ гэдгээр нь үнэлж өгдөг одоо шагнал байгаа. За тэгэхээр эхнүүдэл шатрын тэмцээнд бол байнга эхний байруудад ордог. Энэ болохоор одоо 22 оны юу харагдчих байна. За мөн одоо хүүхдүүдийг одоо зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор шар дарцаг гэдэг ийм хөтөлбөрийг өрнүүлдэг. За энэ шар дарцаг одоо хөтөлбөрөнд манай сургууль одоо нийслэлд энэ тэргүүн байр эзэлсэн. Тэгээд энэ шагнал маань харагдчих байна. За мөн нийслэлийн боловсролын газраас амжилтын гараа гэдэг тэмцээн одоо уралдааныг төгсөгчдийн дунд 12 дугаар ангийн дунд зохион байгуулдаг. За тэр тэмцээнд ингээд олон жил дарааж одоо тэргүүлсэн шагнал маань харагдаж байна. За манай хаан үе дүүрэг болохоор эко дүүрэг. За тэрний хүрээнд бол бид бүхэн бол эко сургууль, эко орчин гэсэн энэ уралдаанд бас тэргүүлсэн энэ шагнал маань харагдаж байна. За манай сургуулийн бас нэг онцлог ажил бол морин уурыг дээдлэн суралцдаг хүүхдүүд маань. За энэ морин уурын дугуйлан маань одоо мэрэгжлийн төвшөнд очисон байгаа. Тэгэхээр бид бүхэн морин уураа дээдлээд одоо сургуулийнхаа энэ дээр одоо ингээд залсан байгаа. Миний болон манай хамт олон багш нарын маань хувьд хамгийн одоо сэтгэл хөдлөсөн, хамгийн одоо баяр үйл явдлууд байдаг. Тэгээд 6хан настай бяцхан сурагчдыг 1-р ангид элсүүлэн, хувийн хэргийн нээгээд, тамга дараад тэд бүхнийгээ одоо ингээд элсүүлж 12 жилийн туршид сургалтын таатай орчин бүрдүүлнэ. Одоо хичээл заана. Тэднийхээ төлөө бүхий сэтгэлээ зориулан ажиллаад 9-р ангийн суур боловсролын гэрчлэгээ, 12-р ангийн бүрэн дунд боловсролын гэрчлэгийг нь бичээд нөгөө нээсэн хувийн хэрэгээ хаагаад тамга тэмдэг дараад одоо гэрчлэгийг нь гардуудаа зогсож байхад хамгийн их бахархалтай, хамгийн сайхан тийм үйл явдлууд болдгоо. Ингээд багш нартай, багш та нар минь алхан дээр од тавьдаг шидтэн, амьдралд оч харуулдаг хүчтэн, ус мөрнийг далаад нь үдээд, байрандаа үлддэг уулс юм та, тус бүтээж, дайныг тэтгээд, хариу нэгтгэе, өглөгч юм та. Ингээд та бүхэндээ Монголын багш нарын баярын 59 дахь өдөр, Дэлхийн багш нарын баярын 31 дахь өдрийн баярын мэндийг хүргэж, амьдралд нь аз жаргал, эрүүл энг, сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.